Хүүхдүүдээ зуныхаа амралтыг сайхан өнгөрөөсөн үү? Эх орныхоо ирээдүйг бүтээгч хүүхэд багчууд, оюутан залуус та бүхэндээ 2015-аас 2016 оны хичээлийн жилийн гал халуун мэндийг хүргэж, хичээл сурлагын өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Анхаараарай. Хичээл эхлэхэд бэлэн боллоо. Одоо багшигаа урья. За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За баярлалаа. За баярлалаа хүүхдүүд ээ. Сууцгаая. За ингээд нийт хүүхдүүдтэй нийт өнөөдөр сургуульд орж байгаа багш нартаа нийт боловсролын байгууллагын ажилтнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж хамт хүсэн өрөөё. Та бүхэнд баяр хүргье. За баярлалаа. За их баярлалаа. За хичээлийн шинэ жилийн мэнд. За ингээд энэ жилийн хичээлийн сэдвийг санаа зов бол заяа зөв гэсэн ийм сэдв сонгосон байгаа. Тэгээ ийм сэдв сонгосон бас учиртай юм аа. Ер нь ингээд ажиглаж байхад бас манай нийгэмд сөрөг ийм сэтгэл нэлээд давмгаалсан юм байдалтай харагдаад байгаа. Тэгэхээр ер нь энэ сөрөг сэтгэлгээг яавал эерэг сайн сэтгэлгээ болгож хөврөх вэ гэсэн ийм бодол над төрж исэн. Тэгээд нийгмээ сайхан болгохын тулд хүмүүсийнхээ сэтгэлийг сайхан болгох хэрэгтэй тийм ээ. Хүмүүсийнхээ сэтгэлийг сайхан болгохын тулд хүн бүхэн дотсож сайн зүйлд тэмүүлж зүтгэх юм бол манай нийгэм тэр чигээрээ сайхан болох нэ. Тэгэхээр энэ сэдвийг ер нь энэ жил сонгоё гэж ингэж бодсон. Нэг ийм үг байдгийг хүн ер нь бодсноо л хардаг гэж. Хүн ерөөсөө бодсноо хийдэг тийм биз дээ. Би нэг ийм бодож байна, ийм зүйл хийх юмсан гэж ингэж хардаг. Тийм учраас хүний бодол гэдэг бол ерөөсөө хамгийн чухал юм байна. Энэ нийгэмд хийж байгаа, бүтээгдэж байгаа бүх зүйлийн цаана тухайн хүний бодол, хүсэл эрмэлзэл, мөрөөдөл нь байдаг юм байна. Тийм учраас эгээн зүйл бодож сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа тийм хүмүүстэй нийгэм болвол бас л их зүйлийг гэдэг өөрөө муу зүйл бодсон хүн бол бусдад ад жаргал бэлгэлж чадахгүй нэ. Тэгэхээр яг энэ одоо сэтгэлгээний өөрчлөлтийг өгдөг, үүнийг одоо бий болгодог гол газар бол миний бодлоор бол сургууль юм аа. Та бүхний одоо сурж байгаа газар сургууль. Тэнд одоо нийгэмд ийм эерэг сэтгэлгээ төлөвшөж зөв болох нэ гэж ингэж бодогдож байгаа. Ингээд өнөөдрийн сэдв юу гэсэн сэдв гэж хэллээ би сая?
За санаа зөв бол заяа зөв гэсэн сэдэв байгаа. Тэгээ өнөөдрийн энэ хичээл бол 7 дахь жилдээ орж байгаа. Өмнө нь одоо заасан хичээлийн сэдвүүд ингээд аяндаа та бүхэнд харагдах байхаа, харагдсан байх гэж ингэж бодож байна. Тэгэхээр санаа зөв бол заяа зөв гэж юу гэсэн үг вэ? Хариулт хэлэх хөвгт байна уу? Энэ асуултанд хариулах. За. 33 дугаар 8-ын Б ангийн очрот гэдэг. Санаа зөв бол заяа зөв гэдгийг би санаа зөв гэдэг нь сайхан бодолтой байхыг хэлнэ. Хүний үг үйлс хоёр нь нэг. За их баярлалаа. Тэгэхээр энэ чинь 3 сургуулиас хөвгтүүд байгаа гэж ингэж ойлгосон. Тэгэхээр яг танаас сургууль дээр жишээлбэл та бүхэн одоо за бид нэг юм сайн зүйл хийе. Манай сургууль дээр нэг ийм болохгүй юм байна гэдэг ангидаа ярьж байгаад ийм зүйлийг засвал зүгээр, ийм зүйлийг хий гэж бодож хийсэн ийм хөвгтүүд байна уу? Танаа сургууль дээр тийм жишээ авч хэлэх хөвгт байна уу? Энд одоо байгаа хөвгтүүдээс гараа өргөх хөвгт байна уу? Намайг Төгөлдөр гэдэг 45 дугаар дунд сургуулийн 8 Б ангийн сурагч. Би 8 дугаар ангийнхаа математикийн сургачийг төрүүлэн авч бус бага ангийн 6-аас 7 дугаар ангийн дүүнерт олимпиадад бэлтгэх хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд Чи өөрөө хийсэн. Өөр хөвгтүүд хамт хийсэн үү танаа ангийнхан чамтай зур? манай багийн 6 дугаар багийнхан. Манай баг хоорондоо ярьж хийсэн юм байна шүү дээ, тийм ээ. За их баярлалаа. Өөр. За тэр хөвгт. Би Монгол спорт сургуулийн 8-д анги сурдаг. Өнгөрсөн жилийн 4-р үлрэлийн амьдрах чадварт суралцах үйл ажиллагаанаар бид нар манай анги тулгамдч асуудал гэх юм бол PC тоглоомын сөрөг нөлөө гэж бид нар ангиар ярилцж байгаа. PC тоглодог гэдэг чинь нэг компьютер дээр тоглодог гэсэн үг тий? Ягаад вэ гэвэл PC тоглоом тоглолвол өөрийнхөө гэрийн талбар хийх, хичээлээ хийх цагаа алдаж тэгээд хичээл суухдаа дургу олж зөвхөн бүх цаг үедээ PC-ний талаар дандаа боддог болох гэж бодсон. Тэгээд санаа зүг бол заяа зүг гэхээр яг бид нар багаараа нийтдээ 3 баг болж PC-ийн талаар судалсан л да. Ач холбогдол, сөрөг нөлөө, тэгээ хэрэглээ гэсэн 3 талаас нь. Тэгээд бид нар өөрсдөө бие даан судалгаа хийж за тэгээд ажилласан. Тэгээ ямар үр дүн гарав? Сайн үр дүн гарсан уу? Үр дүн гэвэл сайн үр дүн гарсан. Энэ судалгаа хийхдээс өмнө бид нар ангийнхандаа судалгаа хийж үзсэн. Нийтдээ ангийн 100%-аас 88% нь PC тоглодог, байнгын тоглодог гэсэн зүйлүүд байсан. Судалгаа хийж ангийнхандаа танилцуулсны дараа манай ангийн хүүхдүүд нийтдээ 88%-аас 22% болж буурсан. Тэгээд өндөр хуваар буурсан ба шүү дээ. Бараг 4 дахин буурж байна гэсэн үг шүү дээ. Нийт одоо хүүхдүүдийн 88% нь PC тоглодог, компьютер тоглоомтой орооцолдог. Тэгээд нэг утас барьчаал, нэг бол гартаа, нэг бол гэртээ очиод, нэг бол одоо энэ компьютерийн тоглоомын газруудыг хэсэл ингээд тоглоо явж идэг, даалгавраа хийдэггүй юм байсан. Тэгэхээр тэр хувь нь та нар ярилцаад за энэ ийм хор холбогдолтой байна. Энэ ийм буруу зүйл байна. Техник технологи бол сайн зүйл. Гэхдээ буруу ашиглавал бас хүнд ийм буруу үр дагавар авчирдаг. Тэгээд яриад үнийг засснаар одоо бүр 20% болтлоо доошо буужээ гэж ойлгох болно тийм ээ. Тэгэхээр ийм одоо сайн зүйл хий гэж ингэж санаа бодоод тэгээд түүнийг хийхэд ийм сайн үр дүн гарч ирж байгаа. Би зүгээр энд бас нэг одоо гадаадд сурж байгаа нэг сайн оюутан байдаг. Өнөөдөр би ингээд хичээл заана гэдэг ингэхээр бас хүмүүс надад хандаад за та одоо 9 сарын 1-нд ийм хүүхдийн тухай ярил зүгээр, ийм сайн үйл зүгээр гэж ингэж байдаг. Бэлгүүн хүүхдийн нэг одоо ирүүлсэн мэдчилгээ байгаа. Сайн санаа бүгдээрэнд нь Босны хотоос 9 сарын 1-ний баярын мэндэргээ. Намайг Улаанбаатарын Бэлгүүн гэдэг. 2010 онд Харвардад бакалаврын түвшинд Монголоос шууд очиж суралцсан анхны монгол оюутан болж байснаар минь зарим хүмүүс намайг таньж байгаа хаа. Сурагч оюутнууд нь гэл зөндөө асуудаг. Намайг амжилтанд хүрэхэд хамгийн тустай байсан зүйлсийн нэгийг нь онцолж хэлнэ гэх юм бол тухайн ажлаа зөвхөн өөр бас бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл гаргаж хийвэл хамаагүй илүү амжилтанд хүрдэг юм шиг надад санагддаг. Миний хувьд болохоор харсан зүйл нь юу байсан бэ гэхээр би 10 настай байхдаа гадаад амьдарч байгаа. Тэгээ Монгол босч ирж байсан. Монголд ирсэн чинь Harry Potter гэж баг хүмүүс огт мэдгүй. Мэддэг нь яг киног нь үзсэн. Гэтэ ерөөсөө Harry Potter гэдэг ийм сайхан ном байдаг гэж ерөөсөө хүмүүс мэддэггүй байсныг нь би олж мэдээд тэгээ яасан харамсалтай юм бэ? Энийг өөрчлөлтүүд Harry Potter-ыг хүрэх юмсан гэд би дотроо явах бодсон л да. Тухайн үед монгол хэлтэй ч юм уу, англи хэлтэй ч юм уу байсан болохоор орчуулга ихэд айгүй хэцүү байсан. Маш хэцүү, зөндөө олон үг мэдгүй. Тэгсэн ч гэсэн заавал хүүхдүүд хүрэх хэрэгтэй гэж намаа орчуулж эхлээл нэлээд хэдэн жил оролдоод орчуулаад явсан. Тэгээд бас мэдээж гол зорилго нь энэ намаа
хүүхдүүд төрөх зорилготой байсан юм чинь нэг ямар нэгэн байдлаар нийтлэл хэрэгтэй болоод бас 12 3 тахта вебсайтыг сураад тэрэн дээр орчуулга тавиад нийтлээд зөндөө олон хүмүүст хүрч исэн. Тэгэл яг 10 дугаар ангида Харвардад аплай хийжэл хэдэн сарын дараа хүлээгээд явжсэн чинь Харвард намайг ярилцлаганд дуудаал. Тэгээд ярилцлаганд би орсон чинь энэ Harry Potter орчуулсныг их л сонирхол ярьсны туршид бараг л энэ тухай ярьж өнгөрүүлсэн. Тэгээ ингэж асуухдаа яг яагаад энэ намыг орчуулсан, энэ хөдөлмөрийг яах гэж ингэж зарсан, тэгээ орчуулад тэрийг нийтлж чадсан уу гэж зөндөө асуугаад шалгаахт нь яг энэ түүхээ тэр Харвардын ярьцлага авч байгаа хүнд ярьж өгөөл. Тэгэл энэ л намайг Харвард ороход их туш чухал зүйлс нэг болсон. Бусдын төлөө ингэж ном орчуулж явсан. Тэр хичээл зүтгэл их тус олсон л да. Тэгээ одоо 9 сарын 1-ний тохиолдуулан сурагч оюутнуудтай хандаж хэлэхэд хичээлээ ихтэй битгий зөвхөн өөрийнхөө төлөө хийж гэнэ гэж бодоорой. Аав ээжийнхээ төлөө, эмээ өвгөө төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө онцорж байгаа шүү гэж хийвэл илүү өндөр амжилтанд хүрнэ шүү гэж захиж хэлье. За анхаарал хандуулсанд баярлалаа. Бүгдээр нь шинэ жилийн жилд Билгүүндээ баярлалаа. Билгүүн юу ярьж байна? Одоо өнөөдрийн сэдвтэй холбоод ингээ хэлэх юм бол хэлэх хөхт вэ нү? За би нэг юм ойлгож авлаа гэд. Хэлэхээр хөхт вэ нү? Гар өргөөд. За ах энэ. Сайн байцгаана намайг Анд гэдэг. Би 33 дахь сургуулийн 8 бай ангид сурдаг. Энэ санаа зүг бол заяа зүг гэдэгтэй холбогдож байгаа зүйл бол энэ Билгүүн гэсэн хүүхэд нь өөрийнхөө төлөө биш бусдын төлөө сурсан болохоор тэгээд сайн зүйлтэй хүүхэд бүхэн та нар хүүхэд бүхэн сайн сургуульд орохыг мөрөөдөж байгаа тийм ээ. Мундаг одоо сайхан дэлхийд нэртэй сургуульд орох юмсан гэж мөрөөдөж байгаа. Тэгээ Билгүүн гэдэг хүүхэд бол эхлээд энэ одоо номыг орчуулахдаа ерөөсөө тэр сургуульд орно гэж ерөөсөө бодоогүй. Ингээд хүрээд ирсэн чи Harry Potter гэж кино байдаг. Хүүхдүүд үздэг. Та бүхэн бүгдээрээ л үзсэн байх Harry Potter-ыг те. Харин тэр одоо 6 номыг бүгдээрээ уншсан уу? Бүгдээрээ зарим нь уншаагүй байх. Тэгээд өмнө нь ингээд Harry Potter Монголд орчуулагдсан. Монгол хэлээр хүүхдүүд маань яагаад уншдаг юм бол гэсэн орчуулагдаагүй. Тэгэхээр тийм жоохон хүүхэд суугаад орчуулж эхэлсэн. Бүр англи хэлт сайн мэдэхгүй, нөгөө хэлээ сайн мэдэхгүй. Тэгээ суугаад орчуулах гээл ингээд хүнээс тусалцаа аваад ингээд зүтгээд тэгээд ингээд орчуулсан одоо зүйл вебсайтн дээр тавиад компьютер та одоо ингээд тавиа хүүхдүүдтэй хүргэсэн. Тэгээд орчуулга нь улам сайн болоод цаашаа явсан. Тэгсэн тэр цаана байгаа одоо том сургууль. Энд чинь ингэж ийм л холбоо үүсдэг. Тэр том сургуульгүй энэ одоо ийм мундаг зүтгэлтэй ийм хүүхэд байна. Энэ хүүхэд ер нь манай сургуульд сурах нь зөв юм байна гэд. Тэгээд энэ хүүхдээс өөрөөс нь ярилцлага аваад. Тэгэхээр та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Сургуульд сурна, онд сайн дүн аавн, хичээлээ сайн хийнэ гэдэг бол маш сайн зүйл. Гэхдээ хажуугаар нь тэр хүүхдийн аливаа том сургууль хүнийг одоо сургуульд авахдаа дээд сургуульд элсүүлэхдээ энэ хүүхдэр нь ямар зан суртахуунтай хүүхд юм бэ? Характер гэж яриад байдаг. Тэр зан суртахуун гэсэн үг л дээ. Ямар хүсэл тэмүүлэлтэй хүүхд юм. Манай сургуульд сураад зүгээр нэг хэдэн төгрөг төлөөд юм уу? Аль эсвэл бид нар өмнөөс нь сургуулийн төлбөрийг төлөөд энэ хүүхэд гарахаар ямар бүтээгдэхүүн гарах вэ? Сайн хүн гарах уу, муу хүн гарах уу? Тэгэхээр та нарын хийж байгаа үйлдэлээс хардаг байхгүй. Зан суртахуунаас хардаг. Тэр дүн гэдэг юм бол тэр дотор л явж байгаа. Эссе бичүүлнэ гэдэг юм бичүүлдэг тийм ээ сургуульд. Тэгээд ийш тийшээ явах сургуульд бичдэг. Тэгэхээр тэр хүүхдийг авахд хамгийн гол юм бол энэ байх нь. Тэгэхээр ер нь ингээд амжилтанд хүрье. Одоо Билгүүн шиг ингээд амжилтанд хүрье гэх юм бол энэ дээр бүгдээрээ нэг томьёо бодъё л да. Ямар томьёо байж болох вэ? Сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй юм байна. Сайн зорилготой байх хэрэгтэй юм байна. Тэр зорилгоос үүдээд юу гардаг байх нь вэ? Хэлэх хөхт байна. Зүгээр л одоо амдаа хэлж болно. Амжилт гардаг байх нь шүү дээ, тийм ээ. Сайн амжилтанд хүрэхийн тулд сайхан сэтгэлтэй бай. Сайхан сэтгэлтэй байгаа, сайхан зорилготой байх нь сайн амжилт, тэгээ сайн үр дүн, тэнцүү юу байж болох нь вэ? Бичиж авч болно тийм ээ. Сайн үр дүн, сайхан амжилтанд хүрэхийн тулд тэнцүү, тэгээд сайхан санаатай байх хэрэгтэй, сайн зорилготой байх хэрэгтэй юм байна. Тэгээд нэмэх нь сайн ажил гэсэн ийм нэг томьёог одоо бүгдээрээ гаргаж ирж болж штэ. Сайн үр дүн, тэнцүү юу вэ? Зөв, сайхан сэтгэл, тэгээд нэмэх нь сайн ажил. Тэгэхээр энэ самбар дээр одоо гараад ирлээ. Гэдэг бол хийсвэр зүйл биш. Сайхан зорилго гэсэн үг юм. Сайн сэтэл гэсэн үг юм. Сайн юм хий гэсэн тэр бодлыг хамаа санаа гэдэг бол гэж ингэж ойлгож болох юм аа гэж ингэж бодож байна. Түрүүн тэр сургуулийн хүүхдүүд хэлж байсан PC тоглоом. Энд одоо хүүхэд босоод ярьж байна. Манай сургууль дээр
бид нар ингээд бага ангийнхаа хүүхдүүдэд туслахын тулд ингээд хичээлийн юм хөтөлбөр хийж тэдэнд туслах гэж ингэж ажилласан гэдэг ингээд сайхан жишээнүүд ярьж байна. Тэгэхээр би сургууль дээр энэ сайн үйлсийг л дэлгэрүүлэх хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ сайнаар бодож байгаа тэр зүйлийг сургуулийн нар эцэг эхчүүд бүгдээрээ анхаарах хэрэгтэй. Нэгэнт хичээл зааж байгаа учраас нэг онлын нэг зүйл рүү оръё. Ер нь орчлон яаж үүссэн гэж бодох вэ? ертөнц яаж үүссэн? Мэдж байгаа хүүхд вэ нү? Гараа өргөх хүүхд вэ нү? За орчлон дэлхий ертөнц ингэж үүссэн. Би ингэж боддог. Та нарт юу гэж заасан? За тэр охин. Тийш нь микрофон өгч. ертөнц юунаас үүссэн? Сайн минь намайг Намангоо гэдэг би моментын ангид сурдаг. Одоо амтан ургамал. Хүнээс өмнө. За би тэгэхээр ертөнц юунаас үүссэн бэ гэж хэлэхээр нэг юм үг байдаг. Big Bang гэж англиар хэлдэг. Их тесрэлтээс үүссэн. Их тесрэлтээс үүссэн. Ойлго те? Big Bang шүү дээ. Тэгээ маш их ингээд энэ одоо энэ энергийн таталцал явагдаж энэ орчлын ертөнц дээр байсан бүх юм ингээд цуглаад тэгээд тэр нэргэж дэлбэрсэн. Тэгээд ингээд дэлбэрээ тоос, шороо, энерги, эрчим хүч одоо юу байдیں۔ Гэрэл, цахилгаан одоо бүх юм тэгээд энэ тарсан юм нь эргэж таталцал бий болоод тэр шороо тоос нь эргэж нэгдээ тэгсээр яваад тэр урвал бий тэгж явсаар байгаад манай дэлхий, манай гариг үүсэж байгаа. Тэгэхээр би эндээс зүгээр юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр ертөнц гэдэг бол ерөөсөө энэ орчлын ертөнц чи өөрөө энэ энергийн урсгал юм байна шүү дээ. Эрчим хүчний нэгдэл юм байна шүү дээ. Тэгж ойлгогдож байна тийм ээ. Эрчим хүчний нэр юм байна гэж ингэж ойлгуулж авч болох юм. Та бүхэн физикийн хичээл үздэг үстэй. Химийн хичээл үздэг. Физикийн хичээл бол юуны тухай заадаг вэ? Тухай, энергийн тухай, түүний таталцлын тухай, хим юуны тухай заадаг вэ? Янз бүрийн элементүүдийн тухай заадаг тийм ээ. Менделеевийн элемент гэд заадаг. Яг явж та нар бүр бүхэл бүтэн ертөнцийн тухай бид нар ярьж байгаад хамгийн сүүлд өөр дээр аваад ирэх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тэгээ хүний биеийг судлаад үзэх юм бол менделемент хүний биеийн дотор байдаг. Тэр цус, мах, одоо тэр яс, шүд, үс гэдэг энэ бүх юм чинь химийн элементээс. Тэгэхээр явж ертөнцийг судлана гэдэг чинь хүн өөрийгөө судлах юм байна. Тэгээ хүний санаа сэтгэл гэдэг юу байж болох нь вэ? Тэгвэл хүчний илэрлэл нь хүний санаа сэтгэл юм байна шүү дээ. Хүний бодол юм байна. Чи юу гэж бодож ийн тэр чинь бүртгэгдэнэ. Төрсөн л бол үлдэнэ. Бодсон л бол бүртгэгдэнэ. Чи юу гэж бодно, юу гэж санана, өөр хүн хараагүй байж магадгүй, өөр хүн мэдээгүй байж магадгүй гэж чи бодох хэрэггүй. Чи ингээд цахилгаан ялгаруулж байгаа. Чи эрчим хүч ялгаруулж байгаа. Тэр чинь очиод бүртгэгдэж байгаа. Тэр чинь очиод одоо тэнд үлддэг гэсэн нэг ийм ойлголт байдаг юм а. Тэгээ би эндээс юу гэж хэлэх гэсэн гэвэл үнэхээр энэ орчлон дээр байгаа хүн өөрийнхөө одоо бодол санаагаа илэрхийлж гин гэдэг бол тэр орчлон үүссэн тэр энерги тэр бүхнийг одоо илэрхийлж байгаа юм хэлбэр юм. Тэгээд энэ бодол санаан дээр нэг хоёр юм байгаа. Миний харж байгаагаар, миний ажиглаж байгаагаар. Хүн ингэж гадагшаа одоо ингэ бид нар юм яриад би ингэж юм ярьж байна. Би одоо юм хэлж штэ та хүнд ойлгуулах гэж оролдож байна. Сайн зүйл хэлэх гэж оролдож байна. А нэг бол хүн дотгошоо боддог. Ингээд өвчин зовлонтой би ийм зовлонтой байна. Би ийм аз жаргалгүй байна. Надад ийм хүндрэл тохиолдлоо гэдээ ингээд бодоод байх тусам тэр муу энерги чинь хоримтлагдаж эргээд өвчин болдог. Энэнийг бүр ангаах ухаан тогтоос. Чи сайн зүйл бодож явах юм бол чи эрүүл байна. Чиний энергийн урсгал чинь жигд байна. А чи муу зүйл бодоод муу юмны тухай бодоод муу үеийн тухай бодоод нэг хүүхдэд муу санаад ингээл явах юм бол чи өөрөө өвчнөтэй болно. Тэгэхээр хүн ерөөсөө сайн явах, амжилтанд хүрэхийн хамгийн гол зүйл юу байх нь вэ? Танаа бодол байх нь шүү дээ. Хүний тарих байх нь. Хүний ч одоо тав хүн чинь тархиараа дамжуулж бодож сэтгэж явдаг үстэй тийм ээ. Тарих бол ургаж төлжж яадаг. Муу юм бодож байгаа тарих бол өхөж яадаг, багасж яадаг. Зүйл юм аа хөөхдүүдээ. Тийм учраас эндээс зүгээр нэг юм одоо ойлголтыг бас өөртөө дүгнж болох юм. Тэгэхээр сайн санаа бол тэр одоо хүний эрчим хүч, тэр орчин тойрныг сайхан болгож яадаг. Муу санаа гэдэг бол тэр өвчлөл муу юмд хүргэж яадаг юм байна гэж ингэж бодож болох юм. Миний өөр нэг хоёр дараачийн нэг асуух гэсэн юм бол за муу санааны тухай, сайн санааны тухай түүний үр дагавар тэр тухай ярихгүй хөхт байна уу? За ингээ муу юм бодохоор нэг ийм үр дүнд хүрдэг юм байна. Сайн юм бодохоор нэг ийм үр дүнд хүрдэг юм байна. Би ер нь муу санаа гэдгийг нэг ингэж ойлгож байна. Сайн санаа гэдгийг ингэж ойлгож байна гэх тэр охин. Би 33 дахь сургуулийн 8-р ангийн сурагч боловтой. Нөгөө муу санаа, сайн санаа гэдэг нь муу юмыг бодож ингэж дандаа дотроо ингэж хоримтлуулж явал тэр нь өөрт нь ингэж эргээд бодит зүйл болоо. Сайн одоо би хичээлдээ онц сурж ийн одоо миний амьдрал сайн боломжтой бүтэмжтэй байна гэвэл тэр нь бүтэж бодит болж гарч ирнэ гэж бодсон. Ер нь хүн бол сайн юм бодож явах хэрэгтэй. Муу бодол, муу санаа, муу үйл гэдэг халдвартай байдаг шүү дээ.
халдварладаг. Ягаад муу санааг ер нь хүн төрлөختөн үзэн яддаг юм болохгүй гэж үздэг. Тэр муу санаа чинь халдвартай байдаг, халдварладаг. Нөгөө талаараа тэр сөрөг сэтгэлгээ гэдэг бол юмыг мохоодог. Би та бүхэн зүгээр энгийн юм хэлье. Энэ аяганд ингээд ус байна. Сайн санаатай хүн бол энэ усыг хараад хөөх аяганд ус байна. Ямар гоё юм бэ гэд. Тэгээд энэ ус одоо надад сайхан нөлөө үзүүлээсээ усыг аршаан гэж боддог. Энэ ус надад аршаан болоосоо гэж би ингээ бодох юм бол энэ ус надад аршаан л болно. Энэ муу ус байна. Харангуйтай энэ дундуур байна. Муу бодолтой хүн бол харангуйтай муу бодол гэдэг бол шунлыг төрүүлдэг. Мууг харснаар ус дундуур байна гэж боддог. Сайн бодолтой хүн юу гэж бодох нь вэ? Аяганд ус байна. Ямар гоё юм бэ? Энэ уснаас чи нэг балгая гэж тийм ээ. Одоо хоёр найз цөлд төөрчөөд явж байгаад сайн бодолтой хүн бол өөрт үлдсэн ганц балга усаа эхлээд найзтай өгдөг. Одоо бүр ийм тохиолдол гарсан шүү дээ. Эгчдүү хоёр төөрчөөд хөдөө одоо маш аюултай бүр ингээд амь насаа алдах болоод ирэхэд дараа нэрсэн чинь эгч нь бүх хувцас тайлаад дүүдээ өмсүүлсэн байсан. Тэгээд өөрөө хөлдөөд нас уртсан дүү нь амьд байж гисэн. Ингэж амь насаараа хүртэл юмыг хамгаалдаг. Тэгэхээр сайн бодол гэдэг бол ийм сайн үйлдэл рүү одоо татдаг байх нь л дээ. Тэгэхээр тэнд нэг охин гараа өргөд байсан сая. За. Хүн болгон муу юмыг биш сайн юмыг болоосоо бүтээсэй гэж боддог. Гэтээ тэр хүн бол өөрөө муу юм бодвол бүтэхгүй. Яагаад гэвэл хүний бодсон юм нь за дараа нь үг болно, үг нь үйлдэл болно. Тэгэхээр сайн юм бодох юм бол тэр нь эргээд өөрт нь биелдэг. Харин муу юм бодох юм бол тэр нь бас Үүний жишээ байна уу? Тийм хүнтэй чи таарж ирсэн үү? Одоо тийм сайн юм бодож байгаа сайн амжилтанд хүрж ирсэн жишээ байна уу? Ээж чинь байгаа, аав чинь байгаа мэдээж тийм ээ, багш нар чинь байгаа шүү дээ. Ангийн чинь хүүхд хүртэл байж байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр тийм зүйлүүдийг бол хажуунаасаа олох хэрэгтэй. Одоо Намсраа гэж Чингис хааны одонд Намсраа гэж нэг хүн байдаг. Монголын эрдэмтдээс дэлхийд хамгийн их одоо нэрд гарсан хүн. Одоо энэ харагдаж байна. Чингис хааны одонтой. Энэ хүн бол саяын бидний яриад байгаа энэ энергийн тухай дэлхийд судалгаа хийсэн. Монгол эрдэмтэн хүн шүү дээ. Тэр явсаар байгаад нөгөө атом молекул гэдэг бүр тэрний дотор юу байна гэж явсаар байгаад хамгийн тэр нарийн хамгийн одоо дэлхийн орчлонгийн үүсэл дэлхийн орчлон юунаас үүссэн байж болох уу гэдэг рүү хүртэл дөхөж очисон хүн одоо дөхөж очисон эрдэмтэн бол Монголын энэ эрдэмтэн байна. Энэ нээлтийг нь бол намсраан дөхөлт гэж нэрлэдэг. Дэлхий дээр шуугаан тарсан нээлт хийсэн. Ном хэвлсэн. Энэ хүний номыг дэлхийн хамгийн мундаг сургуулиудад жишээлбэл түүнийг судалдаг оюутнууд үздэг баг. Тэгэхээр энэ хүн баг байхдаа одоо нэг ярьж исэн. Би баг байхдаа зүгээр мал малдаг хүүхэд байсан. Одоо та нарын үед 12, 3 та 14, 5 та байхдаа энэ хүн малчин л байсан. Мал маллаад сургуультай. Тэгээ мал маллаад явж байхдаа бас юм боддог. Гэхдээ би нэг нээлт хийдэг хүн болно доо гэж. Би ер нь нээлт хий. Энэ амьдрал байгаль энэ дэлхийн орчлон яаж үүссэн юм бол яаж нөлөөлдөг юм бол гэж бодоод тэгээ сургуультай улам хичээгээд тэгээд дээд сургууль яваа. Тэгээд өөрийгөө боловсруулаад тийм мундаг одоо нээлт хийсэн хүн байгаа. Жишээлбэл Намсраа гэж хүн байна. Би нэг ярьжсэн Эдисон тухай ярьжсэн. Тэр хүн бол одоо энэ дэлхийд бүр гайхамшигтай юм бүтээсэн. Одоо тэр зохион бүтээсэн зүйлээ барьцсан байна. Тэр юу барьцсан байна тэр хүн? Ярьж штэ. 1879 он одоо гэсэн гэдэг хүний бүтээсэн анхны лампыг одоо энэ харуулж байна. Энэ хүн ингэж бодсон. Тэнд дандаа лаасаад харангуут өөр юм байдгүй. Тэгэхээр энэ гэрэл гэдэг юм асааж идэг ийм одоо гэрлийн чийдэн хийх юмсан гэж оролдоод одоо бүр өөрөө хэлсэн байна. Би 10,000 удаа оролдсон гэж. Би 10,000 удаа оролдохдоо ницаагүй. 100 удаа оролдоод нэг юм хийх гээ бүтээх гээ 100 удаа оролдлоо. Чи одоо наадхаа зогсоо гэхээр гүй энэ чийдэн хийж болохгүй бах 100 аргыг би мэдээд авлаа. Тэгэхээр 100 арга бүтэхгүй байх гэдэг бол би 100 алхмаар ойртож байна. Би 500 алхмаар ойрт. Энэ хүн 5 жил 10 жил зүтгэсээр хагаад бүтээсэн. Тэгээ энэ хүний хэлсний гайхалтай үг байдгийг би чийдэн хийнэ. Би энэ чийдэн гэдэг юмыг бий болгоно. 200 гаруй жилийн өмнөхийг ярьж шít. Үүнийг бий болгоно. Тэр үед лав ярьдаг байсан. Би энэ чийдэн гэдэг өнөөдөр энэ үнэтэй байна. Ийм үнэтэй бүтээгдэж байгаа учраас маш үнэтэй байна. Хүн бүхэн хэрэгэлдэг. Энэ газар бүхэн хэрэгэлдэг болох юм бол энэ чийдэн хямдхан болно. Лаанаас хямдхан болно. Баячууд нь лаагаа барьна үз. Хүн төрлөختөн миний чийдэн хэрэглэн шүү дээ гэж. Энэ хардаа одоо 1867 он шүү дээ. Тэгэхээр ийм тавиад урагшаа ингээд хүн явах юм болвол очдөг. Түрүүн би сайн юм боддог юмны тухай ярьж ирсэн. Одоо бүр ангаа ухааныг тогтоосон байдаг. Тэр яга муу юм боддог юм ягаад өвчин болдгийг сайн юмыг ингэж ер нь хүн бол үзэл бодлоо ингэж илэрхийлж явах хэрэгтэй. Нээж явах хэрэгтэй.
Эмэгтэй хүмүүс суугаад хоорондоо ярихаар, охтууд суугаад хоорондоо ярихаар инээлдээд юм яриад байдаг. Нэг тийм онцсон юм ачаал бүгдэлтэй биш байж магадгүй. Гэхдээ л инээлдээд байдаг. Яг одоо манай ээж нар ч гэсэн нэг тийм байдаг ш. 4-5 хүүхнүүд хоорондоо суугаад ярихаар инээл. Орчлон дээр судалсан чинь эмэгтэй хүмүүс урт насалдаг юм байна. Яагаад урт насалдаг гэсэн чинь тэр санал бодлоо зүгээр чөлөөтэй илэрхийлдэг. Тэр стресс ядаргаа байдгүй. Ярьж хоорондоо л өөртөө байгаа тэр бодол тэр янз бүрийн юм гаргацчихдаг. А эрэгтэй хүн болохоор дотроо бодоод ингээл дотроо шаналаад ингээд идэг. Тийм учраас эрт нас бардаг. Ихэнх улс орон судалгаа хийгээд үчихэд өндөр наслсан эмэгтэйчүүдийн тоон илүү, эрэгтэйчүүдийн тоон бага байдаг. Тэгэхээр бүр ингэж тогтоогдсон зүйл байхгүй юу? Тэгэхээр зориг тавиад юм хийх гэж зүтгэн гэдэг бол өөрөө ийм бүтээлийг бий болгодог, болгодог, бахархлыг бий болгодог ийм зүйл юм аа. Манай Монголын түүхэнд хамгийн мундаг нэрд гарсан хүн хэн бэ? Одоо дэлхийд даяар нэрд гарсан одоо Монголын түүхийн хамгийн мундаг хүн хэн бэ? Чингис хаан. Чингис хаантай холбоотой одоо ямар учраас Чингис хаан тийм нэрд гарсан юм бол юу гэж бодож байна та нар? Өнөөдрийн сэдвтэйгээ холбоо хэлчихгүй хөхт байна уу? Маш товчхон. За энэ хөхт. Сайн байна уу? Намайг Цэдэн Содон гэдэг 33 дугаар сургуулийн 8 дугаар ангийн сурагч. Чингис хаан тэр үед улс орнууд тархаа бутархаа ямар ч ив нэгдэлгүй байсан. Чингис нийлүүлж сайн сайхан хүн нийлж байх юм бол хүчтэй байдаг. Бүгднийг нэгтгэх зорилготой байсан учраас ийм нэр алдартай. Улс орноо мандуулъя гэж бодсон тийм. Нэр алдартай болсон. Бүр Багдад Чингис хаан ямар хүн байсан бэлээ? Чингис хааны аавыг яадаг вүлээ? Татарууд хорлдог. Тэ, хорлдог тий. Тэгэхээр нөгөө талд нь тийм муу санаатай улсууд биш шүү дээ. Аав нь хорлогдоод нөгөө Чингис хаан ч ээжтэйгээ цуг яадаг вүлээ? Ах дүү нартайгаа явдаг шүү дээ тийм ээ. Тийм ядуу амьдрал дундаас, тийм хэцүү амьдрал дундаас тийм ээ хулган зурм агин жрааха барьж өвстүүж, таан мангар түүж, хоололж ингэж босч гэхдээ тэр хүн тийм сайн санаа, сайн зорилгыг бид нэгдэх ёстой, хүчээ нийлүүлэх ёстой, хоорондоо ингэж байлдаадаж болохгүй гэсэн тийм бодлыг бодож яваад өнөөдөр дэлхий дээр ямар гүрэн байгуулсан? Монгол гүрэн байгуулсан. Монголын гүрэн гэдэг бол дэлхийн хуурай газар оршид тогтсон байсан хамгийн том гүрэн шүү дээ. Тэгэхээр би боддог яг өнөөдрийн сэдвтэйгээ бодох юм бол хүмүүс чинь яаж Чингис хаан ийм амжилт олсон юм бол гэсэн чинь Чингис хаан ч өөрөө тийм сайн санаатай байсан юм шүү дээ. Тэр санаагаа хүмүүст ингээд их сайн ойлгуулж ярьсан юм байна Чингис хаан. Тэгэд Чингис хааныг дэмжиж хүмүүс ирж гин гэдэг чинь тэр одоо овг дэмжиж ирж байгаа шүү дээ. Хэрвээ тэр хүн буруу бодолтой, буруу үйл явдалтай хүн байсан бол дэмжихгүй шайснууд хорлогдох гэдэг тэр хүмүүсийг хаяад тэр хүмүүсийг дагаж явж исэн айлууд нь Чингис тойроод хүрээд ирдэг шүү дээ, тийм ээ. Тэмүжин тойроод энэ Тэмүжин гэдэг залуу чинь аятайхан сайхан бодолтой залуу байна. Зөв бодолтой юм байна. Монгол улсаа одоо хүчрэхэг болгоё гэж байгаа юм байна. Хүчрэхэг болгохын тулд ийм зүйл хий гэж бодож яваа юм байна шүү дээ. Чингис хаан энэ хүний Тэмүжингийн энэ одоо сайн санааг дэмжиж гэж нэгдэж ирсэн. Тэгэхээр би бодохдоо Чингис хааны ухааныг дэмжиж нэгдсэн юм байна. Чингис бодлыг дэмжиж монголчууд нэгдсэн юм байна. Тэгэхээр Монгол улс хөгжиё, дэвжиё гэвэл хүмүүс нь бодолтой байх хэрэгтэй байна, тийм ээ. Тэр зөв бодлоо дагаж, тэр зөв зорилгоо дагаж урагшлах юм бол явах юм байна. Монголчууд энэ тухай зүүр цэцэн үгнүүд байдаг. Энэ тухай хэлэхгүй юм байна уу? Одоо ийм зүүр цэцэн үг хэлэхгүй юм байна уу? За. Би 33 дугаар сургуулийн 8 б ангийн суралцдаг Тэлбүн байна. Миний бодлоор бол сайн санааны үзүүрт тос гэдэг нь холбогдох юм болов уу гэж бодож байна. Тий. Тэгэхээр юу тарина? Юу гэдэг вүлээ? Түүнийг хураана гэж ярьдаг. Үр дүн чинь тийм л байх болно. Тэгэхээр ерөөсөө хүний амьдралд олж байгаа тэр амжилт хүн сайн муу амьдрах бол тэр хүнийх нь өөрийнх нь бодол, тэр хүнийх нь хандлагаас, тэр хүний бодлоос тэр хүний хандлага нь том биш шүү дээ. Тэр хүний ажил үйлсэн тогтдог юм байна. Ийм учраас бид нар сайн зүйлийг хийж явах хэрэгтэй. Тэгээ би хүүхдүүдтэй нэг хоёр юм бас захиж хэлье гэж бодсон юм. Сайн бодлоор өөрийгөө цэнэглэж яв. Бичиж авч болно. Сайн бодлоор цэнэгэл. Сайн бодлоор өөрийгөө цэнэгэл. Гар утсыг яадаг вүлээ та нар гар утсаа цэнэгэлдэг тийм биз дээ. Гар утсаар цэнэгэлнэ гэдэг чинь тэр эрчим хүчээр гар утсаа цэнэгэлж байгаа шүү дээ. Тэгэхээр сайн бодлоор, сайн зорилгоор л өөрийгөө цэнэгэл. Тэгэх юм бол чиний үйлдэл сайн байх болно. Чи зорилгодоо хүрэх болно. Чи одоо сайн үйлсийг бүтээж чаднаа. Нөгөө бүхэн одоо сайн одоо төрөөд ингэж явж байгаа хүүхдүүд ер нь тийм муу зүйл байдаг. Тэгэхээр муугаас яах ёстой. Хоёр дахь нэг юм бол сайн бодлоор өөрийгөө цэнэгэл. Муу зүйлээс надаас асуулт асуух хүүхдвэл би хариулж болно. Муу зүйлээс өөрийгөө цэвэрлж. Та бол яадаг вүлээ? Усанд ордог тийм ээ. Өглөө усад нүүр гараа угааж ийн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гараа угаадаг чинь юу гэсэн үг вэ? Гэр дээр тогтсон одоо гар дээр тогтсон муу хэрийг л одоо угааж ийн гэсэн үг шүү дээ тийм ээ. Өөрийгөө цэвэрлж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи
Нэгэн чамд муу зүйл байгаа. Ааха, би энэ PC-г чинь буруу юм байна. Би найзтайгаа буруу харьцаад байна. Би хүн юм асуугаад ингээд намайг уурлуулахаар би ингээд муухай үг хэлье. Гэл ингээд өөрийгөө цэвэрлэл, өөртөө шийдвэр гаргаад түүнийг амьдралдаа хэрэгжүүлэл явах юм бол тэгэхээр яг усанд ордогтой адилхан, гэрээ цэвэрлэдэгтэй адилхан муу бодлоос өөрийгөө хөөхтүүд ийм зүйлийг хөөхтүүдтэй сургуулиуд сургадаг байх ёстой л гэж ингэж бодож байна. За миний төв. Намайг Анд гэдэг. Би 30 бай ингэж сурдаг. Миний танаас асуухыг хүссэн асуулт бол нөхдөд хайр. Харин энэ хайруудаас таны бодлоор хайр гэдэг юу вэ? За тэгэхээр ер нь би бас энэ тухай ингээ бодож байхад жишээл хайр гэж энэ юу юм бэ? Яг нэг ийм хайрын нэг агуу хүч байд юм байна. Хүн хайрлсан юмдаа нэг бол хайрлсан хүндээ муу юм хийдэг юм биш үү? Тийм биз дээ. Хоёр одоо хүүхэд ингээд хоорондоо ингээд бие биенээ дэмжээд одоо ингээд дэмждэг, татагддаг ийм байлаа гэж бодоход хүүхдээ муу юм хийхийг боддог. Бүр харин сайн юм хийхийг боддог тийм ээ. Тэр хүүхдээ дэмждэг, хамт явдаг, хамт ажилладаг. Тэгэхээр хүн бол хайртай юмдаа муу юм хийдэггүй юм байна. Нэг ийм одоо агуу үг байдаг юм. Эх орноо хамтж байгаа цэргүүд байна л да. Одоо дайсан довтлоод ороод ирсэн. Өөдөөс нь одоо цэргүүд усаад эх орноо хамгаалж байна. Өнгөрсөн жил одоо бид нар халах голын ялтын 70 жилийн яваа гэж тэмдэглэсэн. Энэ жил чөлөөлтийн одоо чөлөөлсөн дайны 70 жил гэж болох гэж байна. Тэнд явж байгаа тэр цэргүүд өмнөө байгаа дайсныг үзшээ. Ардаа байгаа эх орноо хайрлсандаа л амиа зөрүүлж байгаа. Тэр дайсны хүмүүний өдөөс босч байгаа. Тулалдж байгаа. Өөрийг нь магадгүй буудаад одоо ингээд тэр хүн нас барна гэдгийг мэдж байгаа боловч босоод ингээд эх орноо хамгаалаад босч байгаа. Тэр хүн юу хамгаалж байгаа юм бэ? Эх орноо хамгаалж байгаа юм байна. Эх орноо яагаад хамгаалж байгаа? Өндөө хайртай учраас л хамгаалж байгаа байхгүй юу? Тэгэхээр хайртай юмныхаа төлөө хүн амиач зөрүүлж чаддаг юм байна шүү дээ. Сайн зүйл хийж чаддаг юм байна. Нэг ийм одоо хоёр оюутны тухай нэг ийм яриа байдаг. Одоо бас энэ хайрын тухай. Эрэгтэй эмэгтэй хоёр оюутан одоо бие биендээ хайртай. Тэгээд эрэгтэй мөнгө байхгүй нөгөө оюутан одоо охиноо баярлуулах гээд тэгээ огт мөнгөгүй мөртлөө нөгөө охиноос асууж штэ. Чи өлсөж байна уу гэд. Энэ миний найз бол мөнгөгүй байгаа гэдгийг мэдчих. Би өлсөж байна гэд нөгөө охин хэлэх юм бол нөгөө байдалд оруулах юм. Нөгөө хүн мөнгөгүй учраас. Тэгэхээр тэр охин юу гэж хариулж байна? Би өлсөөгүй гэж хариулж байгаа. Тэр чи өлсөж байна уу гэж найзаас асууж байгаа тэр найзын хайр, найздаа хандсан хайр бол их хайр юм байна. Бүр тэр охины хариулж байгаа хариулт бол бүр ухаантай байгаа байхгүй. Би өлсөөгүй. Хэд би өлсөөгүй байна. Хоёлаа ингэж явж байгаад гэр-гэрлүүгээ явъя гэж. Энэнийг хайр гэж байгаа. Тэгэхээр энэ үйлдэл ерөөсөө сайн санааны одоо сая тэр хүүхэд асуулаа миний бодож байгаа сайн санааны үр дүн явж юу юм бэ? Хайр юм биш үү? Ээж аваа хайрлах хэрэгтэй, номоо сурах хүчгээ хайрлах хэрэгтэй, эдэлж байгаа энэ он цагуудаа хайрлах хэрэгтэй. Өнөөдөр би 13-та маргааш 14 хүрч байна. Монгол улсад амьдарч байна. Улс орноо хайрлах хэрэгтэй. Байгаа цаг хугацаанд хайртай байх хэрэгтэй. Тийм биз дээ. Сурч байгаа сургуульд чамд тусны орчлон дээр хичнээн тэр хүн төрсөн юм бэ. Тэгэхэд бит хоёр зэрэгцээл сууж гин шүү дээ. Ерөөсөө энэ цаг мөчийг чи хайрлаж явах хэрэгтэй. Хэрвээ чи энэнийг хайрлаж чадах юм бол чамаас сайн үр дүн гарна. Тэгэхээр хайр гэдэг бол явж энэ сайхан санаа сэтгэл, сайхан бодлын одоо үр дагавар юм. Би нэг хоёр дахь асуулт асууя. Хүн төрхтөө ямар төрдөг вэ? Би юу гэж асууж байна? Хүн төрхтөө? Тэг хүүхд төрхтөө? За. Хувцсгүй тэгээд нөгөө нэг ээж аваагаа хайраар төрдөг. Яг хувцсгүй төрдөг. Ээж аваагаа хайранд төрдөг. Би энэ сэдвтэй холбох гээд байна. Бодвол юу гэж хэлвэл одоо бодогдож байна. Би ямар учраас энэнийг асуув? Зовлон нүгэлгүй. Хүн төрхтөө зовлон нүгэлгүй төрдөг юм гэж. Тэгэхээр яг үнэн одоо хүн төрхтөө зовлон нүгэлгүй төрдөг. Тэгэхээр би ингээд жоохон төсцөн хүүхэд ээж чинь хүүхд төрүүлээд дүүтэй болоо чи ингээд дүүтэй болоод гараад ирэхэд найз нар нэрээд хараад тэр хүүхдийг хараад юу гэдэг вэ? Жоохон хүүхдийг хараад хүмүүс голдоо юу гэдэг вэ? Хөөх ямар хөөрхөн юм бэ гэдэг тийм ээ. Тэр хөөрхөн юм бэ гэж хэлж байгаа хүн муухайч хүн байж магадгүй л дээ. Гэхдээ би бодод юм баг тэр хүүхэд тэр хүнээр тэгж хэлүүлж байгаа байхгүй. Тэр хүүхдийг ямар муухай юм бэ гэж хэлэх аргагүй тийм хөөрхөн юм бэ гэж хэлж байгаа. Гэхдээ монголчууд нөгөө талаас нь хэл ам хөрнө гэдэг юу гэдэг вүлээ? Жоохон хүүхдийг ямар муухай амтан бэ гэдэг штэ тийм ээ. Гэхдээ тэр ямар муухай амтан бэ гэж хэлж байгаа хүн бол ямар хөөрхөн хүүхэд вэ гэж хэлж байгаа штэ. Ямар муухай амтан бэ гэж хэлж байгаа ч гэсэн ямар хөөрхөн хүүхэд вэ гэж хэлж байгаатай адилхан энерги ялгаруулж байгаа учраас
Тэр одоо хүмүүсийн харилцаа бол зөв болж байгаа. Тэгэхээр хүн төрөхдөө муу бодлого төрдөг юм байна шүү дээ. Чи одоо төрөхдөө за би нэг ийм муу юм хийндэ гэж ерөөсө бодоогүй үстэй тийм ээ. Хүн төрөхдөө сэтгэлийн хэрэггүй төрдөг юм байна. Хүн төрөхд бол хувь заяатай төрдөг юм байна шүү дээ. Тэгэхээр хүн бүхэн сайн юмд хүрч болно. Зорилгод хүрч болно. Чи төрөхдөө тэгжил төрсөн шүү дээ. Тэгэхээр эндээс хоёлаа би нэг орчлонгийн тухай ярьсан, сая хүний тухай ярьлаа. Ямар хоёр дүгнэлт хийж болох нь усгал юм аа. Энергийн бөөгнөрл, цугларл юм байна шүү дээ орчлын ертөнц. Хүн дээр хүрээд ирэхээр санаа бодол юм байна. Хүн төрөхдөө тэгвэл хоёрт нь ямар төрдөг юм бэ? Ариухан төрдөг юм байна шүү дээ. Цэвэр төрдөг юм байна. Тэгээд хүн хэлд ороод эхэлдэг. Хэлд ороод муу юм яриад одоо ах нь юм уу эг чинь муу үг заагаад өгчүүд яг хүүхэд муу үг хэлнэ дээ тэр чинь дуурайгаад. Тэгэхээр энэ орчлын ертөнцийн дандаа сайн юм алга. Тэр хүүхэд муу юм хийн те. Тэр одоо ухаанд ороод явж байгаа. Тэгэхээр тэр хүүхдийг сайн болгохын тулд тэр багаас нь сайн болгохын тулд тэр хүүхдэд сайн санаа суулгахын тулд тэр аав та бүхэн бүгдээрээ л анхаарах ёстой юм байна. Үнэхээр нэг муу санаа, муу зуршил суудсан тийдэг. Ирээ цохиод авлагч байсан битээ ингэжээ гэдэг ингээд байх юм бол нэг өдөр тэр хүүхд чинь тэгдгүүл болно. Зөв хүмүүжилтэй болно. Тэгэхээр ерөөсөө энэ орчлын ертөнц бий болохдоо ч ер нь хүн бий болохдоо үнэхээр тэр сайн энерги, сайн эрчим хүч гэдэг нь дамгаалж бий болсон юм байна. Дандаа муу юм байсан бол орчлон гэдэг бол тэр чигээрэл зөвхөн тоослол байх байсан байх гэж би боддгийг. Хүн гэж байхгүй л байх байсан байх. Тэгэхээр хүн бүхэн зөв заяатай төрдөг юм байна. Хүн бүхэн сайн төрдөг юм байна гэж ингэж бодох хэрэгтэй. Тэгээд зүгээр би ингэж ээж ав бодож байна, ангаах ухаан бодож байна. Хүүхдээ бүр эрүүл болно те. Сайн дадал, сайн хүсэл мөрөөдөлтэй болгох ёстой юм байна. Ээж аавд энэнийг их анхаараасаа, багш нар энэнийг их анхаараасаа. Энэ хүнд байдаг тэр дагаж явдаг тэр сайн дадал, сайн сайхан юмыг хүүхдэд суулгаж өгөөсөө би боддог юм аа. Та бүхний хамгийн хайртай зүйл юу? Сая бид нар нэг яриад явсан. Хамгийн хайртай зүйлээ хэлдэ. За гэр бүлдээ хайртай өөр. Найз нөхдөд хайртай өөр. Эх орондоо хайртай өөр. Багштай хайртай. Тэгэхээр бид нар сая ярьж байгаад энэ тухай нэлээд их ярьсан учраас би энэ зүйлийг ингээд цаашаа явъя гэж бодож байна. Асуулт асуух хүүхдүүд нөө гар өргөөд байна. За. Ажил болон хувийн амьдралд ямар нэгэн шалтгаанаар асуудал гардаг. Та тэр асуудлыг хэрхэн зөв зохистойгоор зохицуулдаг вэ? Хүний амьдралд одоо хүндрэлтэй юм тохиодог. Тэрнийг та яаж тойрдог юм бэ? Тийм ээ? Яаж шийддэг юм бэ гэж байна те. Мэдээж ярьж байгаа боловч хүний өмнө байн хүндрэлтэй асуудал, хэцүү зүйл, сорилтууд тулгардаг. Би бол олон янзаар шийддэг. Би зүгээр нэг зүйлээс уншиж ийсэн. Өглөө хүн босоод зөөр гараа уучаал нэг бол босоод босч ирээл сэрээл. За өнөөдөр цайхан өдөр болно доо. Өнөөдөр миний ажилд сайн байх нь дээ. Сайн байна. Сайхан өдөр болох нь гэж бодоод ажилдаа явхад оройн буцаж ирээл дахиад бодоход голдуул ажил нь сайн л болсон байдаг. Тэгэхээр ерөөсөө чи өглөө босоод ямар зорилго тавих чинь тэр өдрийн чиний үйлдэлийг л үйл ажиллагааг тодорхойлно биз дээ, тийм ээ? Би их л одоо сайн сурна, багш нартайгаа ингэж харьцсан, хүүхдүүдтэйг ингэж харьцсан тэгээд сайн юм бодоод очих юм бол чиний ажил үйлс бүтэн. Чи нэгэн сайн мэдээгүй байхад чиний сайн үг, чиний үйлдэл сайн үйлдэл гараад байх байхгүй юу? Тийм учраас эргэн тойрон чинь чамайг дэмжинэ. Ингээд ажил чим аргатаад байх хэрэгтэй. Одоо би бол ингээд бүр уурламаар, бухимдмаар тийм үедээ их таардаг. Тэр үед заримдаа би ингээд санаанд орсон үедээ Тэнгэр минь төвчээр хайрлаач гэж. Монгол хүн чи одоо тэнгэр шүтэнтэй шүү дээ, тийм ээ? Залбирдаг байсан. Тэнгэр минь надад төвчээр хайрлаа л дээ. Нэг муу юм хэлчмээр ийм байсан ч гэсэн тэгж хэлдэг. Өөр аргууд байдаг. Одоо зарим үгийг хэлээгүй байсан дээр байдаг байхгүй. Зүгээр л чимээгүй л байна. Хүмүүс уулзаад чи тэр хүүхдтэй уулзуу тэр хоёр хоорондоо хэрэлдсэн гэн муудалцсан гэн юу болов гэл ингээд байдаг. Нэг нь готхон таг чимээгүй байж байгаад явсан. Тэгэд тэр хүүхэд ирээ чамд юу гэж хэлэх вэ? Тэр хүний тухай, тэр хүүхдийн тухай чимээгүй л байгаад байлаа те. Юм ярьсан байснаас хүн тайлбар хийж чаддгүй байхгүй. Чамайг муулж чадахгүй. Чи нэг үг хэлэх юм бол айгүй тэр үгнээс чинь чамайг ороо. Чимээгүй байхын тулд бүр арга байгаа шүү дээ. Ингээ хилээ зуучих. Хилээ зуугаад үзтээ та нар ингээд хоёр шүднийхээ завсар. Хилээ зуугаад үзтээ. Тэгээ дуурах гээд үзтээ. Дотроо. Дуурч болохгүй байгаа шүү дээ. Чи муу ч үг хэлж чадахгүй, сайн ч үг хэлж чадахгүй суух нь шүү дээ. Өөр нэг арга байдаг. Зүгээр л чамайг хүүхд уурлуулах гэж бүр болохгүй байхад чи зүгээр л инээ. Муу хэлхийн орн инээ. Бүгдээрээ инээ л дээ. Нэг сайхан инээ дээ. Чамайг уурлуулах гэж, чамайг муу үйлдэл хийх гэж, чамайг муу юм хийх гээд байна. Чиний тэр нөгөө талд байгаа тэр одоо муу хүүхэд гэдэг юм уу, муу хүн ерөөсөө зорилготой хүрсэнгүй шүү дээ. Чамайг өвдөх гэж байна, чамайг зовоох гэж байна. Чи зүгээр л инээлээ.
Чи хамгийн сайн аргаар давж гарлаа шүү дээ тэр хүүхдийг. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн бол ингээд нэг хэлээд орхиж болохгүй. Сайн хүн байгаа турш ямар нэг муу юм чамд тохиож болно. Чи хэцүү зовлон давж болно, давн туулж болно. Тэрнийг тэр чин чамд одоо цаашаа явах тэр сайн замыг чинь зассан байх болно. За тэнд нэг хүүхд гараа өргөд. Сайн байна уу? Би Монголбор сургуулийн 8-р ангид сурдаг Саруул байна. Та ажлаасаа гадуур чөлөө цаг заваараа ихэвчлэн юу хийдэг вэ? Чөлөө цаг гэдэг бол мэдээ чөлөө цагаараа хүн олон янзын юм хийх хэрэгтэй. Болж өгвөл спортоор. Ер нь хүүхэд хажууд нэг хийдэг юм заавал байх хэрэгтэй. Одоо надад юм гарах юм бол хүүхдүүдэд би хэлдэг. Ерөөсөө унш. Чи тэр компьютер тоглож явах юм бэ? Сая тэр Harry Potter-ийн тухай ярьлаа шүү дээ. Harry Potter гэдэг киног чи үзсэн гэхдээ номыг уншаад үзтээ. Ном нь бүр гоё байгаа шүү дээ. Тунгалаг тамир киног үзсэн байгаа чи. Тунгалаг тамир киног номыг уншаад үзтээ. Тэр номон дээр нь ямар муу хүмүүс гарч ийн, ямар сайн хүмүүс гарч ийн. Тэр хүн явсаар байгаад яаж зорилгодоо хүрж ийн. Юм уншихыг боддог. Миний хажууд сонч байсан гэсэн, номч байсан гэсэн би уншихыг л боддог. 100 хуудастай 400 хуудастай номч байсан гэсэн би тэндээс 2 сайн санаа л олоод авбал. Тэр номон дотор явж байгаа сайн санаанаас эргээ сайн санаа төрдөг байхгүй юу? Та нар юм уншиж байхад тэгдэг үстэй. Ингээд нэг шал өөр юмны тухай бодож ирсэн чинь эн чинь ийм өөр юмны тухай энд гарч байхад шал өөр юмны тухай чиний зорилго, чиний амьдралд хэрэгтэй сайн юмны тухай гарч магадгүй. Тийм учраас би зүгээр л миний баримтлагдаг зарчим бол хажуудаа юу ч байсан унших, юу ч байсан нэг юм мэдээд авах. Одоо хэл сурна гэдэг бол дундаж наснаас өнгөрөөд явж байгаа хүмүүс зарим одоо гадна дотны улс орнууд явж байхад 70 настай хүн, 80 настай хүн гадаад хэл сураад байж идэг. Та яагаад их дасгал юм бэ? Хэл сурахгүй тархиа ингэж нөгөө ажилуулахгүй бол зөнөглөд юм байна шүү дээ. Тэгэл зөнөглөөл юугаач мэдэхгүй уу гэдээ яваад өгдөг. Тэгэхээр тэр хүн хэл сурах гээд явж байгаа гэдэг чинь өөрийгөө дайчилж байгаа. Хэл сурна гэдэг чинь дахиад нэг шинэ ертөнцийг нээж. Тэгэхээр иймэрхүү маягаар тэр байж байгаа жаахан чөлөөт цаг гэдэг юм уу, жаахан тийм одоо ажилгүй тийм үе гарахад энэнийг сайн зүйлдэл зарцуулж сурах хэрэгтэй. За энэний хүүхд гараа өргөдөд. Би 45 дахь сургуулийн 8 банкийн сурагч. Улсдаа ер нь сайн сайхан байлгая гэж хүсэж тэмүүлсээр яагаад ерөнхийж босноо гэж асуумаар байна. Дээр 7 ахтай шүү дээ. Манайх 8 эрэгтэй хүүхдтэй. Одоо 8 эрэгтэй хүүхдтэй л миний дээр 7 ах байгаа. Тэгээд 7 ахын араас 8 дахь нь бол төрж байгаа. Тэгээ мал айл төрсөн. Тэгээ намайг баг байхад миний хүү сайн малчин болно. Малд нүдтэй хүүхэд шүү ёстой. Сайн хариулдаг, хулгай молгаад алддаггүй, чон нохоод өгдөггүй, элбэг дөрж малд явсан өдөр бол санаа зовох шаардлагагүй гэдэг ингэдэг. Тэгээ хийх гэж байгаа юм аа нэг тийм сэтгэлээсээ өөрөөсөө л хийх гэж гүйдэг л ийм л байсан санагддаг. Тэгэхээр би нэг дахиад дараачийн нэг миний асуух үйл юу болох вэ? Тэгэхээр гал дээр ингээд хатаалаа. Тэгэхээр энэ зүгээр хийсвэр ойлголт байх нэг юм байна. Хүмүүс ярьж байдаг энэ хүн сэтгэлийн тэнхээтэй хүн шүү. Энэ хүн их мундаг хүн шүү дээ. Байгаараа байдаг хүн. Энэ хүн бол сайн хүн гэж. Нэг би та бүхэнд нэг тамирчны тухай ярив. Сэрод гэдэг одоо манад нэг тамирчин байдаг. Тэр тамирчин бол марафон гэж ярилдаг. Хэдэн километр гүйдэг үлээ марафон гэдэг чинь? Мэдхүү? Хол гүйдэг тийм ээ? 42 км гүйдэг шүү дээ. Бүр нарийн хэлбэл 42 км 195 м гүйдэг. 42 км 2 цаг гаруй марафонд гүйж байгаа. Энэ тухай ярих хүүхэд байна уу? За энтэй сэдвтэйгээ холбоод ярих юм бол юу бодогдож байна? Зорилго тавиад ингээд гүйж. Энэ бол марафон гүйлтний хамгийн гайхамшигтай нэг зүйл бол миний олж харснаар барайнд ордог. Барайнд л орох нь чухал юм биш үү? Заавал 1-2 дугаар байр, заавал алтан медаль авах нь чухал биш гинэ. Марафон гүйлтний өөр юу байж болох вэ? За чи юу гэж бодов? Энэ улсынхаа нэр хүндийг өсгөх юмсан, улсаа дэлхийн хэмжээнд аваачих юмсан. Тэг сайн зорилго тавьж. Сайн зорилго тавьж, сайн хичээж байсан болохоор сайн үр дүн гарсан. Ер нь өөрөө ч гэсэн алдар хүндтэй, хүндлэгдсэн хүн болъё тийм ээ. Тэгээд нэг зүйлийг л зорьсон биз дээ. Энэ хүн сургуулийн сурагч л байсан те. Гүйдэг хүн болъё. Гүү гэж хэлв. Заавал яах ёстой? Барайнд орно. Барайнд орох ёстой. Тэгээд яад дундаасаа гарддаг юм биш. Яална гэсэн үг. Яг үнэ. За тэр охин. Сайн байна уу? Намайг Уянг шиг гэдэг би энэ сэдвтэйгээ холбож ярих юм бол хүн болгон зориг тавих заавал төрүүлье гэж биш. Энэ зорилгоо харин зорилготой хүрэх юмсан гэж харин марафоноор ярих юм бол энэ хүн биш барайндаа орно гэж барайндаа очиж орно гэж боддог. Замаасаа юусоо буцдаггүй барайндаа орохын төлөө л гүйж байгаа. Хэрвээ сайн тэр бодолтой үнэнч байж чадсан болохоор энэ хүн төрүүлсэн баг гэж байна. Хичнээн хүнд байсан ч зорилгодоо хүрэхийн тулд бити буцал гэж байна шүү дээ тийм ээ. Тэсвэртэй бай. Тэгэхээр одоо бидний дүгнэлт сайн санаа, сайн зорилго гэдэг бол хүнд юу бий болгодог юм байна?
Тэвчээр бий болгодог, тийм ээ. Тэсвэр хатуужил бий болгодог. Тэр хүнд байгаа зүйлүүдийг давах тэр боломжийг хүнд олгодог юм байна гэдг нь үүнээс үүдэж байгаа. Үүнээс гарч байгаа л гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээд энэ Сэродын тухай бас ингэж жишээ тал ийм мундаг байдаг юм байна. Сайн сурагчийн шалгуураар нь юу ээж болох вэ? Сайн хүний шалгуур юу гэж бодож байна та нар? Бэд юм биш үү? Машинтай явж байгаа мөртлөө ундааны ус уугаад цонхоороо шидэж яадаг. Тэр сайхан байгальдаа, сайхан их орондоо. Тэр бол сайн хүн биш байхгүй юу? Хэн чамайг хараагүй ганцаараа морь унаад явж байхдаа хэн ч хараагүй байхдаа чи сайн хүн бай. Өөрийгөө чи яаж сайн хүн үү муу хүн үү гэдгээ чи өөрийгөө яаж мэдэх вэ? Ганцаар байхдаа хэн ч хараагүй байхад чи ямар үйлдэл хийж байгаагаараа л өөрийгөө шалгаж болно. Өөрийгөө боддоо. Ээж аав байхгүй байхад би яадаг вүлээ? Би чинь гэрээ цэвдээгүй байхад л гэрээ цэвэрлждэг. Мэдээгүй байхад л ээж эндээс нэг юм олдохгүй байх, миний тэр алга болчлоо гэдэг олоод тавьчихдаг. Би нүдэн дээр нь мэдээгүй байхад л хийждэг. Гараад явхад л түүнээс ээжээ би оллоо шүү дээ гэж ингэж хашгирдаг. Тэр сайн хүн хараагүй байхад ёс зүйтэй байдаг юм байна шүү дээ. Тэгээд эндээс би үүдэж юу гэж хэлэх гэж юм хэрэг. Ерөөсөө нийгмийн дархлаа гэдэг бол ёс зүй. Тэр хүмүүсийн сайн санаа бодолд байдаг байхгүй. Хүний дархлаа гэдэг юундаа байх нь вэ? Сайн үйлдэлд байх нь шүү дээ. Би үнэхээр сайн зураагүй байхад, томчул хараагүй байхад гэдэг хийж болохгүй гэдэг тэр муу үйлдэлийг чи хийдэггүй л байх юм бол тэр сайн зүйлийг боддог л байх юм бол чи сайн хүүхэд юм байна. Түүнээс биш бүх хүн хараад ингэж яхад ингээд ялцах гээд оролдоод ингээ гүгээд байдаг хүн бол тэр бүр байна л да. За саяын хичээлтэй холбоотой ингээд за өнөөдөр би ийм зүйл сурч авлаа, ийм зүйл мэдэж авлаа, би цаашаа ийм зорилго тавья гэж бодож байгаа хүүхэд байна. За энэ хөө. Сайн байна уу? Намайг Цэдэн Садан гэдэг 33 дугаар сургуулийн 8-ын байнгын сурагч. Өөртөө нэг тохиолдсон зүйл ярив. За. Сайн зүйлээсээ. Би энэ зуны амралтаараа английн сургалтад тусланд амарсан. Тэгээд тэнд багш маань маш хүүхдэд ажиллаж байсан учраас надад ачаал авч юм шиг санагдсан. Тэгээд би багштай туслая гэж хэлээд тэгээд тухайн хугацаанд би өөрийнхөө английн мэдлэгийг дээшлүүлээд олон үг мэддэг болоод маш их зүйл сурч авсан. Энэ болохоор би маш сайн. Ингээд харлаа багш чинь чамд юм ойлгуулах гээл энэ. Чанд сайн одоо тийм халуун гэдэг санаа зүв бол заяа зүв гэдэг энэ юутай гарчигтай холбох юм бол би өнөөдөр хичнээн сайн юм бодоод тэрийг үйлдэлээр бас үзүүлэх хэрэгтэй. Хичнээн бас би сайн хүн болъё гэд бол ганцхан үйлдэл хийгээд дараашаас нь болчихвол энэ зорилгодоо хүрч чадахгүй. Ерөөсөө үйлдэлээр харуулах хэрэгтэй. Чи сайн хүн болъё, чи бусдад сайн юмны тухай ярьж байгаа бол өөрөө сайн байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хүний жишээ, хүний үлгэр жишээ, сайн хүний үлгэр жишээ гэдэг чинь мянган хүнд бахархал авчирдаг, мянган хүнийг дагуулдаг тийм ээ. Би түрүүн хэлсэн муу юм халдвартай байдаг юм аа. Муу үйлдэл халдвартай байдаг юм шүү. Тэрнээс хол яваараа. Тэрнээс өөрийгөө зайлуулж сураараа гэж хэлсэн. Тэгэхээр энэ муу сайнны тухай номлол одоо манай ард түмний дунд юунд их байдаг вүлээ? Бурхны сургаал тийм ээ. Муу сайнны тухай одоо Бурхны сургаалд их байдаг үстэй тийм ээ. Тэгэхээр Бурхны сургаалд бүр энэ хүн төрлөختийн явсаар байгаад миний бодлоор бол сая миний яриад байгаа зүйлийн томьёоллыг Бурхны сургаалаар гаргаад ирсэн биш шүү дээ. Бие хэл сэтгэл гурваа. Бие хэл сэтгэл гурваа чи ариун байлга гэж. Бие хэл сэтгэл гурваа. Бие ариун байлгахын тулд яах ёстой вэ? Юу? Сэтгэлээ ариун байлгахын тулд яах ёстой вэ? Юу гэж бодож байна? Хэлээ ариун байлгах гэдэг юу гэсэн үг вэ? Юу гэж бодож байна? За энэ хүү сайн хүү байна. Бие ариухан байлгахын тулд муу зүйл хийхгүй байх ёстой. Харин хилээ ариухан зүйл хийж явах ёстой юм байна шүү дээ. Сайн юм хийх гэж хичээх хэрэгтэй. Хилээ ариухан байлгахын тулд үгээ цэгнэж муу зүйл ярихгүй байх хэрэгтэй. Дандаа сайхан юм хэлэх хэрэгтэй. Сэтгэлээ ариухан байлгахын тулд дандаа сайхан юм бодож сайхан болно гэж сайн болно гэж бодож байна. Үйлдэл болгоё гэвэл юу яах ёстой? Үйлдэл болгоё. Үйлдэл болгон сайн байх ёстой. Тэг үйлдэл бүхэн сайн байх ёстой. За бие хэл сэтгэл гэж бичсэн байна тийм ээ. Доотлын унштай та нар хайрлах, асрах, хийх, үлгэрлэх, ярих, ухааруулах. Энэ гурвын аль нь биетэй холбоотой гэж бодож байна. За гараа өргөөрэй. Биетэй холбоотой тэр хүү. Хийх үлгэрлэх гэдэг. Хийх үлгэрлэх гэдэг нь биетэй холбоотой гэж бодож байна тийм ээ? Тийм. За сайн байна. За дараачих нь. Сая гар өргөсөн хэн байна? За хэлцсэн үү? За сэтгэлтэй холбоотой нь юу байж болох вэ? Зүгээр 33 дугаар сургуулийн 8 байнгаас суралцдаг. Сэтгэл нь болохоор хайрлах, асрах. Хайрлах, асрах. Хэлтэй холбоотой нь юу болох вэ?
За бүгд мэдж байгаа юм байна. За бүгд гараа өргөж байна. Тэгэхээр ингээ биетэй холбоотой нь хийх үлгэрлэх. Биетэй холбоотой нь хүний биеийг харж байгаа учраас энийг би зүгээр бодож бичсэн. Та нар ч гэсэн өөрсдийнхоороо дахиад энэнийг задлж бичүүлнэ. Биетэй холбоотой нь хийх үлгэрлэх. Үнэхээр чи сайн хүн, сайн юм боддог бол чи түүнийг өөрөө л хий. Өөрийгөө л бусдад үлгэрл. Тийм биз дээ. Сая нэг хүүхэд хэллээ шүү дээ. Тэр тухай чи яриад орох хүшээ. Чи өөрөө хийдэг байх ёстой. Хэл аль нь байх вэ? Ярих, ухааруулах. Чи үнэхээр одоо тэр хэл гэдэг бол хүнд ярьж, хүнд юм ярьж өгнө, хүнд сайн юм хэлж өгнө гэдэг чинь бас өөрөө сайн хүн болохыг тэр одоо замыг өөртөө засаж байгаа. Чи сайн юм яриад байна, сайн юм хэлээд байна, сайн юм ухааруулах гэд миний нээс энэ тийм биш ээ, энэ ийм. Энэ хичээл чи ингэж явах хэвээр чи нэг ийм зүйл дээр буруу юм хийгээд байна. Энэ буруу юм а болчихоо. Хоёлаа нийлээд бүгдээрээ нийлээд нэг ийм сайн юм хийе гэж ингэж хэлж байгаа чинь тэр хэлээрээ нэггээр хэлвэл чи үйлдэж байна. Дараачихын сэтгэл дээр ирэхээр хайрлах, асрах. Миний бодлоор бол сэтгэл дээр ирэхээр тэр хайрлах үнэхээр энд одоо нэг хүнд амьдралтай эмээ байна, энд нэг хүнд амьдралтай хүүхэд байна. Зүгээр тусал. Хүнд очиод тусал. Чи хажуугаар нь одоо өөрийнхөө юмыг амжуулаад нэг хүүхэд хичээлээ танаа ангийн нэг хүүхэд муу арай гүцэхгүй байгаа бол очиод тэр хүүхдэд тусал. Би ингэж хийлээ. Энэ арга нь энэ байна. Заавал чи хариуг нь хэлэх хэрэггүй. Хоёулаа хамтдаа сууя. Хоёулаа хамтдаа ярий. Ингээд тэрэндээ очиод тусал. Тэр хүүхдийг очиод дэмж. Тэхийн болвол чиний сэтгэл. Тэгэхээр ер нь бие хэл сэтгэл гэдэг энэ томьёог ингээд дагах юм бол ийм гурван үйлдэлийг одоо байнга хийж дагаж явах юм бол миний хувьд тэр хүний үйл, тэр хүний ажил үйлс бол сайн явах нэ гэж ингэж бодож байгаа юм. За ингээд ер нь хичээлийн цаг маань багаслаа. Тэгэхээр одоо би нэг гэрийн даалгавар өгөх гэж байна. За гэрийн даалгавар та бүхэн энийг харж байгаа баха. Ерөөсөө бидний нэг орхигдуулаад байгаа юм бол энэ Монголын ард түмэн гэдэг Монгол хүмүүс гэдэг гайхамшигтай ёс заншилтай, гайхамшигтай одоо соёлтой хүмүүс байхгүй юу. Тэгэхээр өдөр бүхэн үнээсээ л суралц. Чиний ээжийн чинь хэлээд байгаа, аавын чинь хэлээд байгаа тэр зүйл чинь л явж тэр Монгол ардын ёс уламжлал юм байгаа шүү дээ. Тэгээд энэ тухай бичсэн дэлхий дээр бичсэн Монголд бичигдсэн маш олон бүтээлүүд байдаг. Монголд байна, одоо Эрдэнэ гуан сайхан өгүүлбэрүүд байна. Баабарын бичсэн одоо Дойрын эдэрдүүдээ захихна гэдэг ном байдаг. Ингээл унших юм бол та нар зөндөө Монголын шилдэг өгүүлбэрүүд гэж байгаа. Түүнийг олоод унших хэрэгтэй. Монгол ардын үлгэрүүдийг унших хэрэгтэй. Дэлхийн сонгодгуудыг унших хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь сайн үйлс бүтээх, сайн одоо ийм юм хийх тухай сургууль дээр хэлэлцүүлгээр нүүлэх хэрэгтэй. Би тэр дөрөвт нь бичсэн байгаа сайн явах санаа нэх гэж энэнийг үргэлж санаж яваа гэж. Үргэлж энэнийг санаж яваа. Сайн явах санаа нэх гэж ерөнхийлөгч хэлсэн. Сайн явах санаа нэх гэж манай багш хэлсэн. Одоо өнөөдөр би бол та бүхний багш болж байгаа. Бүх хүүхдүүд харж байгаа. Сайн явах санаа нэх. Тэгэхээр би өөрөө л одоо сайн юм санаж явах хэрэгтэй юм байна. Хүн бүр аз жаргалыг мөрөөддөг. Түүнд хүрэх зам нь юу? Чи сайн байх уу, муу байх уу хинээс шалтгаалах уу? Өөрөөс, өөр хинээс ч биш. Ерөөсөө надаас миний сайн муу гэдэг юм надаас шалтгаалах юм байна шүү дээ гэж ингэж л одоо бодвол их зөв болноо. Тийм учраас сайн явах санааныхаа гэж ингэж хэлье. Тэгээд Монголд миний эх оронд та бидний амьдарч байгаа эх оронд сайн зүйл нь илүү байгаасаа. Сайн санаатай хүмүүс, сайн бодолтой хүмүүс, сайхан үйл хийдэг хүмүүс нь улам олон болоосаа гэж ингэж бодож байна. Хүүхдүүддээ баяр хүргье. Ингээд өнөөдрийн хичээл өндөрлж байна. Өнөөдрийн тэл хичээлийн сэдэв санаа зөв бол заяа зөв. Энэ хичээлээс хүүхдүүд байна нэгийг бодож хоёрыг тунгаасаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд энэ хичээлийг заасан багштаа үзэгч хүүхдүүдийнхээ өмнөөс дахин талархлаа илэрхийлье. Санаа зөв бол заяа зөв 7 дахь удаагийн тэл хичээлийг Монголын радио, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1-2 дугаар сувгаар дамжууллаа. Анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.